За манай улсын иргэдийн хүнсний гол хэрэглээ мах байдаг. Нэг хүнд ноогдох малын тоо толгоогоор дэлхийд тэргүүлэгч бас гэж хэлж болно. Харин бид генийн өөрчлөлттэй махыг хүнсэнд хэрэглэж байгаа тухай мэдээллийг одоо өргөе. Манай улс 45 сая толгой малтай, харин 3 сая хүрэхгүй хүн амтай. Гэвч махны үн 10,000 төгрөгт хүрсэн болохоор иргэд хүнсэндээ Америк гэсэн тодтолтой дахианы махыг хэрэглэх болсон. Учир нь худалдаанд гарч байгаа Америк дахианы мах 1 кг нь 3,500 төгрөгийн үнэтэй. Тэгвэл манай улсын иргэд махны хэрэглээнийхээ 60 гаруй хувийг генийн өөрчлөлттэй дахианы махаар орлуулж байна. Дахианы махыг ер нь хүнсэндээ хэрэглэж байгаа. Манай өвгөр угаасаа нэг ходоод үзсэн утаа тэгээд дахианы махаар сайн хэрэглэж илээ. Тэгээ ер нь дахиад загасны махыг хэрэглүүл дээр мөн гэж боддог шүү дээ. Эрүүл мэндийн хувьд Монгол дахианы махны гуйтай харьцуулахад 10 дахин их махтай Америк дахианы гуйыг химийн аргаар хэмжээг нь ихсгсэн байдаг. Ямар нэгэн химийн бодис хэрэгэлсэн ийм бүтээгдэхүүнийг олон улсад генийн өөрчлөлттэй хүнс гэж нэрлэдэг. Ийм бүтээгдэхүүний савлгаан дээр GMO гэсэн тэмдэглэгээ тавигдсан байдаг. Ийм бүтээгдэхүүнийг хүн ам олонтой хүнсний хэрэгцээгээ хангах боломжгүй улс орнууд их хөвчлэн хэрэгэлдэг. Ер нь бол химийн бохирдол агуулсан буюу одоо генетикийн өөрчлөлттэй хоол хүнсний нөлөө нь болохоор холын нөлөөтэй байдаг. Өнөөдөр бол идэж уусан хүмүүс бол ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй 5 жилийн дараа 10 жилийн дараа хурдан хөгшрөх юм уу эсвэл одоо өсөн цайхч гэдэг юм уу эсвэл одоо янз бүрийн хортой хавдар гэдэг юм уу ямар нэгэн тийм холын нөлөө өвчин бол хуримтлагдаж бий болдог болохоос биш нэг өдөр одоо хурдан ингэж одоо гидсэн одоо ходоод гидсний халдвар одоо юу гэдэг тийм ээ одоо ариун цэрээс шалтгаалаа гараа гоогоос одоо ходоод гидсний хурц халдвар аваад гүйлгэж суулгадаг биш. Тэрний нөлөө бол 10 жилийн дараа 20 жилийн дараа магадгүй өнөөдөр өөрт чинь биш юм аа гэхэд үр хөвгт чинь тийм ээ эсвэл одоо айл гэрийн хооронд үр тогтоох чадварт хүртэл нөлөөлдөг тиймэрхүү холын нөлөөнүүд үзүүлдгээрээ бас нэлээд аюултай. Олон улсад генийн өөрчлөлттэй тодруулбал химийн аргаар хэмжээг нь ихсгсэн бүтээгдэхүүнийг хүнсний аюулгүй байдлын тухай хуулиараа зохицуулсан байдаг. Манай хөрш Оросын холбооны улсад гихтэл генийн өөрчлөлттэй хүнсийг бага насны хүүхэд хэрэглэхийг хатуу хориглосон. Хүнсний дэлгүүрүүд нь генийн өөрчлөлттэй хүнсийг тусгай лангуун дээр худалдаалдаг. Харин манай улсад хүнсний аюулгүй байдлын тухай хууль байтугай генийн өөрчлөлттэй хүнсийг шинжлэх лабораторич байхгүй. Хэрэглэгч өөрөө хянах юуг хэрэгтэй байдаг л да. Тий. Яг хүнсний бүтээгдэхүүний сав баглаа бодол хаяг шошголтын дээр бол генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн гэсэн бол тийм хаяг тэмдэг бол тодорхой байдаг. Энэ нь бол яг тухайн хэрэглэгч өөрийн сонголт болж таарж байгаа юм л да. Иргэд ямар хүнс хэрэглэхээ сонгох хэрэгтэй. Гэвч 45 сая толгой малтай 3 сая хүрэхгүй хүн амтай манай улсын иргэд хэм дүнтэй генийн өөрчлөлттэй мах хүнсэндээ хэрэглэхгүй байх боломжтой.